Сайн санаа үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA-ийн улирал тун удахгүй эхлэх гэж байна. 30 баг 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд Milwaukee Bucks-ыг онцлон дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Gold Event гэхчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. Өнөөдрийн дугаарыг надтай хамтран хөтлөхөөр тайлбарлагч Тулга Нямбаяр нар ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. За орой мэнд хүргэе. За Milwaukee Bucks-ийн хувьд энэ зүүн бас баггүй өөрчлөлтүүдийг хийсэн багуудыг нэнд тооцогдож байгаа. За уламжлалч ёсоор энэ багийн өнгөрсөн улирлын амжилттай бүгдээр хамтдаа танилццгаая. За өнгөрсөн улиралд тэд 48-34 гэсэн амжилттай хүснэгтийн 5 дахь байраар улирлаа дуусгасан. За тэгээд плей-оффт бол Indiana Pacers-тэй учирч 4-1-ээр бот нэргүүлсэн байгаа. За тэгээд довтлооны үзүүлэлтээр 11-т бичигдсэн байна. Хамгаалтаараа 12, нийт рейтингээр 11-т тоглолтын эмнэлээр 13-т гээд бүх үзүүлэлтээр ерөөд 10-аас хоошоо байранд бичигджээ. За Milwaukee Bucks-ийн өнгөрсөн улирлын тухайд ямар дүгнэлттэй байна. За саяхан гэж хэлж болох бах 2021 оны авраг баг шүү дээ. Тийм ер нь одоо за одоо бас 4 жилийн өмнө тэдний хувьд бол авраг болоод за тэгээд тэр бүрэлдэхүүнээ ерөнхийдөө бас хадгалах зорилготой явж исэн боловч тэгээд дараа жил нь бүртэлгүүтээд улмаар солилцоонууд болсон. Тэгээд өнгөрсөн өвөлч гэсэн тэдний хувьд 2 сард бас одоо тухайн үеийн их гурвууд гэж яригдчихсэн бүрэлдэхүүнээс дахиад нэг хүнээ буюу Крис Миддлтон нөгөө солилцоогоор одоо явуулж оронд нь бол Кайл Кузмаг авчирсан байгаа. За тэгээд Дэймон Лилардыг өнгөрсөн жил ингээд авчираад тоглуулсан ч гэдэг юм уу. Иймэрхүү өөрчлөлттэй жил байсан ч гэсэн харамсалтай нь үр дүн нь бол яг л өмнөх жилүүд жишгээ. Тийм ч одоо Янасын тэр хүсдэг үр дүнг бол харамсалтай нь авч чадаагүй үлрэлээ бол дуусгасан байна. За тэгээ бэртэл гэмтлийн улмаас бас бүрэн бүрэлдэхүүнээр тоглох боломж төдийлөө олдохгүй байлаа тийм үү? Тийм тэглэгээ хавтад плей-оффт Дэймон Лилард гэмтээгүй байсан бол гэдэг яриа бол дагагдчихсэн. Тэгээд ямар ч сан Дэймон Лилардгүй тэд бол Indiana Pacers-ыг бараагүй. Тэгээд өнгөрсөн үлрэлд яг багийн лидер Giannis Antetokounmpo бол MVP түвшний тоглолтоо үзүүлсэн тийм л үлрэл байлаа. Өөр бусад тоглогчдоос бол яг үлрэлийн түвшинд төдийлөн тийм онцлог зүйл энэ багт байсангүй л дээ. Giannis бол яг харахгүй. Тэгээд өнөө цагийн лигийн хамгийн шилдэг тоглогчтой нэг. Тэгээд багийн бүрэлдэхүүн амжилт ямар байхаас үл хамааран өөрийнхөө үзүүлдэг тоглолтоо бол үзүүлсээр байсан гэдэг нь статистик үзүүлэлтээс харахад болно. Үнэхээр мангас шиг статистик үзүүлэлт шүү дээ энэ бол 30-10 30-12 6 тэгээд хаалттай довтлооны хувь нь 60% гэдэг бол энэ Янасаас өөр тоглогч бас хийх хэцүү ийм үзүүлэлт. Тэгээд яг угаасаа л карьер нь анх хийсэн цагаас хойш ганц л сул талдгуунд байсан. Тэр нь 3 оноо шидэлт байсан. Гэхдээ яг чухал мөчүүдэд бас сул орхиж болохоо болчихсон байгаа даа сүүлийн жилүүдэд. За тэгээ сүүлийн 2 улирал 30-аас дээш оноод унтчихлж шүү дээ. Авраг авсан жилээсээ ч илүү сайн байгаа. За ялангуяа өнгөрсөн улирал бол MVP-ийн өрсөлдөөнд улирал эхлэхээс дуус хүртэл топ 5-ыг нэг үргэлж бичигдчихсэн. За тэгээд улирлын төгсгөл ялангуяа тэр плей-оффт Indiana Pacers-т хожигдох үеэр за Giannis Bucks үлдэхүү гэдэг яриа бол маш эрчтэй байсан. За тэгээд энэ зүүн хариултыг нь бол би давлаа тийм үү. Тэр нь явчихлоо гэсэн хүлээлт маш өндөр байсан. Өөрөө лигийн бусад багууд ч гэсэн ер нь за Янасыг ер нь явах боломжтой тоглогч гэж үзээд бас нэг солилцоогоор авах ассетуудаа бэлтгэж гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлс ийм бэлтгэл ажлууд бол хийж исэн гэсэн Янас бол тэгээд ямар ч үсэн явсангүй шинэ өдрлийг багтаагаа эхлүүлэх гэдэг ингээ байж байна. Янасын солилцоог хүлээж исэн багууд ч гэсэн олон байсан. Энэ солилцоо босны дараа бусад солилцоо арай хурдан болсон багтлууд ч олон байлаа шүү дээ. За тэгвэл Миддлтны солилцоогоор энэ багтаа нэгдсэн Кайл Кузма өнгөрсөн улирал хэрхэн тоглосныг сонирхъя. За онцлол плей-оффд за оноо авалт нь бол арай буурдаг үзүүлэлт харагдчихэ. Одоо яг нөгөө ер нь Кузма ямархуу хэмжээний тоглогч вэ гэдгээ зүгээр харуулсан л гэсэн үг л. Яг хуу гэтээ цөөхөн тоглолт, 5хан тоглолт. Гэхдээ л энэ чинь яг үнэндээ одоо Лилард гэмтсэн. Тэгэхээр ер нь бол довтлооныхоо багийн 2 дахь хүн байх хэрэгтэй болцсон байсан нөхцөл байдал дээр тоглож байгаа хүн шүү дээ. Уг нь. Тэгсэн чинь ингээд 6 оноод ундчлна гэдэг бол энэ багийн одоо довтлооны за магадгүй номер 2 хэрвээ Лилард байсан бол номер 3 болох хэрэгтэй хүн ийм байдалтай тоглох орчод. Яг үнэндээ баг Миддлтоноос ч дордсон статистик плей-оффт үзүүлсэн баг. Улиралд бол яг хөө тэгээд нэг инерцээрээ яваад өмнөх нөгөө Вашингтонд байснаас яг оноо авалт нь бас буурсан. Гэхдээ тэр бол бас тухайн үед бол Wizards ямар баг ямар системтэй яаж тоглуулж илаа. Milwaukee дээрээ супер одын хажууд тоглож байгаа гэдгээр бас ялгаатай л да буурхан тодорхой байсан. Гэхдээ плей-оффт бол бүр арайч ингэж буурна гэдэг бол бүр маш тааруу юм үр дүн болсон л доо. Тэгээд эхний 3 тоглолтонд гараанд сүүлийн 2 тоглолтод бүр сэлгээр болсон шүү дээ. Минут нь ч багассан, довтлох ирэх мэдлэлчгүй болсон. Тэгээд яг
Кайл Кузма авраг авдаг, Лейкерстэй авраг авдаг жилдээ бол маш сайн үүргийн тоглогч байж чадсан. Тэгээ түүнээс хойш яг багийн ингээ гол тоглогчтой нэг болгож Wizards үзсэн боловч тэр нь амжилтыг ис олсон. За Bucks бол буцаад ингээд үүргийн тоглогчоор ашиглах гэж үзсэн ч плей-оффт бол Bucks-ын тоглолтын арга барил таарсан. Эсвэл Индианагийн эсрэг үнээр юу ч хийж чадсангүй юу те. Тэгээд урьдчилан гэрээнд байгаа учраас энэ жил дахиад нэг шинээр эхлэх боломж байна. За түүнээс биш плей-оффын Кузма бол зах зээлд хүнээс шунгаачлаа л да. Тэр нь хамгийн гол нь тэгээ нөгөө хамгаалалт гэдэг зүйл яг энэ тоглогчийн байрал дээр ер нь баг болгоны энэ 3 юм уу 4 номер дээр одоо Кузма бол илүү 3 номер дээр ашиглагдсан жижиг давтагчийн байрал. Тэгээ энэ байрал дээр баг болгоны хамгийн чухал хүмүүс нь дандаа хамгаалт цайтай хүмүүс байдаг. Тэгэхэд Кузма эсэргээрээ зүгээр оноол авдаг. Тэгсэн чинь плей-офф бүр тэр оноож байхгүй болоод хувирсан гэдэг. Одоо яг харахгүй тулгааны сайн хийсэнчлэн зах зээлд үнэ бол үлэм хэмжээгээр алдчихж байгаа гэсэн үг. За тэгээд Янис энэ багт байгаа учраас дорнод бүст үргэлж авраг авах хэмжээнд яригдан. За тэгээд 100 баггүй өөрчлөлт хийснийг онцолсон. За тэгвэл 4 тоглогчийг тэд игнэнээсээ хаслаа. За Дэвин Лилардын гэрээний хувьд бас энэ багийн асуудлуудын нэг байсан бол ямар ч тач Лилард дараа уйлрлаас эхлээд Bucks-ын төлөө тоглохгүй болсон байгаа тийм ээ. Лилардыг хасдаг шийдвэр бол бас нэг Янасын шахалт байсан болов. Угаасаа тэгээ Янас өөрөө нөгөө багтаага бас нэг юм гэрээ сунгахгүй, үлдэхгүй, солигдохгүй гэдэг юм асуудлууд ихтэй байгаад байсан болохоор тэгээд яхаар одоо энэ явсан тоглолчдыг харах юм бол Дэвин Лилардыг багаас хасах хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн Янас л болсон байна. Лилард ч өөрөө ер нь зүгээр Bucks төрсөн цагаас эхлээд сэтгэл хангалуун байж чадсангүй л дээ. Ирснээсээ эхлээд нөгөө хувийн амьдралын асуудал нь байсан. Хүүхдүүдтэйгээсээ хол байгаа. Тэгээд ер нь Milwaukee-д маш их ганцаардчихсан. Тэгээд багийнхантайгаа ч гэсэн яг тийм дотн хувийн яг харилцаан дээр яг найзалж исэн тоглогч байхгүй. Ер нь их одоо NBA-ийн карьертаа үзээгүй зүйлэл үүссэн маш том шинэ юм челленж байсан. Ер нь Лилард ирснээс хойш Янастай нэг юм одоо 100 юу гэдгийг нэг багийн 2 супер тоглогчдод хамт бэлтгэл хийдэг ч гэдэг юм уу тийм. Ийм юм байдаг байсан бол Янас Лилард хоёр тийм боломж байхгүй байсараа явчих шиг байна. Тэглээ тэгээд ээлжилж гэмтэл. Тэгээд хоорондоо харилцааны хувьд тийм дотн юм багийн лидерүүдийн хамтралыг ерөөсөө үзүүлж чадахгүй. Яг таасан дээр статистик бол хоёулаа яг нэг нь 30 оноо, нэг нь 24 оноогоо дундчилсан хэвээрээ байсан. Гэтэ талбайн гаднах тэр багийн лидер бусад тоглогчтой манлайлах байдал дээр үлгэрлэх тал дээр энэ хоёр систем хангалттай сайн байж өгч чадсангүй. Тэгээд Лилард ч гэсэн одоо өөр газар анхудаага өндөр хүлээлт дээр тэр нь бүтлгүүцсэн. Тэгээд сэтгэл зүйн асуудлаас л ингээд дарамттай байсан бол Янс нөгөө талаас багаа орох гээд байдаг. Янсын ч гэсэн сэтгэл санаа нь илүү докторгүй болцсон, өмөрцөө өөр баг руу явуулах гээд энэ их л харамсалтай л хоёр үлрэл бол өнгөрчлөө л дөө. Хоёр тамирчны хувьд хоёуланд нэг нь одоо нас нь ахын тоглогчдын нэг болоод тэгэхээр нэг нь бас прайм тайм ингээд буцаж уруудаж эхлэх гээд байгаа. Яг энэ оргил дээр байгаа үе дээр аврах авчих зорилготой байгаад байдаг. Тэгээ огтлцож чадахгүй саргаал өнгөрчлөө. За тэгээд Brook Lopez-ийн хувьд явснаар ерөнхийдөө Milwaukee Bucks-ийн авраг авсан бүрэлдэхүүн тэр чигтээ Янасыг тооцвол задарч ийна гэж ойлгож болохоор байна тийм ээ. За тэгээд 7 улирал Bucks түүний хувьд өнгөрүүллээ. За тэгээд 469 тоглолтод оролцсон байна. 29 минутыг дундчилсан байна. 13 оноо, 5.2 самбар, 2.1 хаалт. Brook Lopez-ийн хувьд бол Тасанс Clippers баг руу мэдээж түүний хувьд бол гэрээ байгуулж явсан. Угаасаа гэрээнд тусаа чөлөөт агентийн хуваар явсан. За тэгээд Brooklyn Nets багт байх үеийн Brook Lopez, Milwaukee-д ирээд тоглож эхэлсэн тэр Brook Lopez хоёр бол баг тэс өөр хүмүүс болцсон юм шиг ийм тоглолтын арга барилаа бол өөрчилж чадсан. Илүү ийм Янаст зогтсон гэх юм уу да. 3-аас бас баг дундаа бол нэлээд өндөр өвтө шийдэгтэй ордог ийм түүний тоглогч. За тэгээд яг удаа талбайд энэ тулцсан нөхцөлд бол хаалт бас их сайн байдаг гэдэг ч юм уу ингээд. Brook Lopez бол яхаар Milwaukee энэ хотын төлөө бол үнэхээр бүхнээ зориулсныхаа эцэст ингээд яварцсан гэрээний тусаад бол бага орхиж чинь. Тэгээд яг Bucks дугаасаа энэ нэг том шинжилэл зайлшгүй шаардлагатай байгаа учраас тэгээд Brook Lopez-ийг ч явууллаа, Lillard-ийг ч хаслаа. За тэгээд бусад одоо саяны Pat Connaughton ч гэдэм үү эдгээр тоглогч нар бол яг тийм ч том үр өгөөлтөй байгаагүй учраас тэгээд хамгийн том асагдсан одоо багаас явсан багийг орхисон тоглогчдыг Lillard, Brook Lopez хоёулаа харахгүй болж байна. За тэгээд үргэлжлүүлэн Lillard-ийн яриаруугаа буцахад Lillard-ийн хувьд өнгөрсөн улиралд Bucks-ийн төлөө бол 58 тоглолтод оролцсон байгаа. За нийтдээ 2 улирал бол 131 тоглолт 35 минутыг дундчилжээ. За 24.6 оноо,
За 4.5 сая самбар, 7 дамжуулалт, 1.1 бөмбөг таслалт. За тэгээд улирлын төгсгөлт дээр плей-офф дээр гэмтлийн ер нь юутай холбож тайлбарлах уу? Хэр ачаалттай улирал түүний үед болж өнгөрсөн гэж харж байна. Ачаалал гэхээр одоо юу гэдэг нь бусад тоглогчдоос илүү өндөр ачаалал аваад тий одоо багаа ганцаараа нуган дээр үүрээд ч гэдэг юм уу. Тийм бол байгаагүй шүү дээ. Уг нь. Цөөхөн тоглолтод ч оролцсон. 58. Тэгэхээр ер нь одоо настай бас холбоотой байх. Тэгээд одоо яа харахгүй тийм азгүй тохиолдол болсон гэх юм уу да. Ер нь бол. Ер нь 1990 онд төрсэн тоглогч одоо энэ чинь 35-тай он гараад 36 нас руу явах гэж юм. Тэгэхээр яа харахгүй би бол зүгээр настай л холбож ойлгож байгаа. Гэмтлийн бол. Түүнээс биш. Тэгж их контакт аваад тий. Ингэж тоглолт Янас шиг тоглолтын арга барилтай ч гэдэг юм тийм биш шүү дээ. Илүү шидэлтэн дээр толгойж тоглолтыг юм тоглож болохоор одоо бол би настай л болгож тайлбарламаар байна. Одоо тэгээд яг хөө зүгээр Лемон Лилардыг авчирсан. Янас зүгээр 2 өдрийн өмнө л явах гэж ийсэн. Тэрийг зогсоохын тулд Лемон Лилард гэдэг том модыг хажууд нь авчирсан. Анх бол Янас Лилардыг ирэхэд маш сэтгэл хангалуунаар үлдсэн. Гэхдээ энэ хоёрын хослол хол явахгүй гэдэг нь эхний удирлаас эхлэл харагдсан. Тэгээд Лилардыг авчирдаг үйлдэл нь Багсын ирээдүйг тэр чигтэн л ерөнхийдөө хүнд байдалд оруулчихлаа. Одоо Лилардын төлөө Жирүүлүүдийг өгөхөөс гадна хэд хэдэн драфт ирэхүүд бас өгсөн. Одоо тэр драфт ирэхүүд нь байхгүй болчлоо. Шинэ залуу тоглогч хөгжүүлэх юм боломж ойрын хэдэн жилдээ байхгүй болчлоо. Тэгээд дээр нь өсөжсэн аваргын төлөх нь битгий хэл бүр плей-офф ихний штад авдаггүй юм баг байлаа тий. Ер нь бол их л харамсалтай хоёр үлрэл болчлоо. Тэгээд одоо магадгүй Янасаа явуулаад буцаад олон драфт ирэхүүдээ олж авдаггүй юм бол ойрын хэдэн жилдээ яг Янасаа тойруулаад буцаад аврагын төвчний баг бүрдүүлнэ гэдэг их л хүндэл нөхцөл байдалд орчлоо баг гэсэн. Одоо цаг үеийн шилдэг хоёр тоглогч нэгдсэн, гэхдээ энэ нэлэмж нь зохимжгүй байлаа. За тэгвэл Багсын хувьд энэ зүүн мөн цөөнгөө тоглогчийнхаа гэрээг болвол сунгасан байгаа. За онцлол 8 тоглогч байна. За тэгээд мэдээж Янастай 3 жилийн 175 сая долларын нөө хүсээд исэн Макс Гринийнхээ сонголтыг бол ямар ч хийсэн. Тэгээд бонусанд нь ахт нь 2.8 сая долларыг өгсөн. За тэгээ бусдаар бол доош ингээд Крис Лингстон, Кэм Портер, Бобби том гэрээг бол Боббигийн гэрээ мэдээж байна. Бобби Портс 3 жилийн 43 саяын гэрээг байгуулж багтаа ямарч үлдсэн байгаа. Тэгээд Таврын Принц бас 2 жилийн за Жерико Симс гээд өнгөрсөн жил ирж ирсэн төвийн тоглогчид бас 2 жилийн гэрээ. Гари Трентэд бас 2 жилийн их давгүй баг өнгөрнөд гэрээг бол өгч гисэн байгаа. Тэгээд Янасын ямар ч Янас ингээд үлдэхээр юм шиг нөхцөл байдалд ороод одоо 175 саяын одоо жил дундчлаад хуу бол бараг жил 60 сая доллар авах хэмжээний гэрээг байгуулчихж байгаа. Тэгсэн мөртлөө одоо сая сүүлд гарч байгаа мэдээллүүдээс харахад яг үнэндээ Янас энэ баг дахиад нэг удахгүй. Тэгээд ер нь солигдож л таарах юм байна да гэдэг л юм бодогдоод ирсэн л да. Одоо сүүлийн үед тэр багийн эзнийч дээрж байгаа зүйл Янасын өөрийнх нь ч хариу өгж байгаа зүйл хоёрыг харахад ийм хоёр үзүүртэй юм шиг эсрэг тесрэг юм яриад хэлсэн л дээ. Эзэн нь болохоор одоо Янастай энэ зүүн уулзахад бол энэ багтын хотод аз жаргалтай байгаа гэж исэн. Тэгэхээр асуудалгүй энэ тоглогч манай багтаа үлдээ тоглоно гэсэн яг хөө мэдээж гэрээг нь байгуулсан гэрээтэй байгаа учраас тим юм ярьсан ярангуут өөдөөс нь Янас баг нэг удаагүй байж итлээ. Хариу бариад би одоо тим юм ярьснаа ерөөсөө баг санахгүй байна гэсэн ийм зүйл яриад ихэлсэн гэдэг. Ийм сонио асуудалтай л юм болчоод байна. Тулгаа түрүү ярьжсэн тийм ээ Лилардыг авчирсан нь ерөнхийдөө галыг унтрах гэсэн оролдлого байлаа гэж. За энэ удаад ах нь адилхан жишээ мөн үү? Ах нь байгаагаар Янасын тоглолтод яаж нөлөөлөх бол энэ сайн уу муу юу? Яг угаасаа Milwaukee Bucks-ийн 90 үед Янасын 90 үед Танс Сантикомпо үргэлж хувц солих өрөөнд сэлгээний сандал дээр байдаг л байсан. Тэгээд зүгээр Тансастай гэрээ сунгахгүй утсан шалтгаан гэвэл Янасын нөхцөлөд шийдвэр төрөхгүй байгаадсан. Тэгээ явчвал Тансас угаасаа Янсыг дагаад бараг утсан багт нь очно уу гэхээс өөрөөр бол Milwaukee тэрэггүй. Тэгээд Янс зүгээр энэ жилдээ үлдэхээр болцсон асуудал шийдэгдэг учраас Танс Сантикомпотой гэрээ байгууллаа л гэж үзэж байна. Түүнээс ч тэгээд улирлын дундуур Янс зүгээр солигдлоо гэж бодоход Тансас барыг дагаал явах. Одоо бүр солигдохгүйгээр ингээд за бүр багийн эзэн ингээд гүрийгээд те ингээд 27 оны плеер опшнтой жил хүртэл нь Янасыг байлгая гэж бодъё. Тэгэх юм бол лигийн бусад 29 баг 2027 оны 100-ыг хүлээгээд ер нь одооноос бэлтгэл ажилдаа гарчихсан. Цалингийн цэс болоод бусад санхүүгийн талын зүйлүүдэд цэвэрлээд эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр Янас яаж хийж байгаа л зүгээр Milwaukee 2 жил болсон болоогүй юм шиг сонирн байдалтай удирлыг Янастай хамт өнгөрүүлж ирснээс ер нь одоо цагийн эхэнд эртхэн зам салаад
Харин ч энэ гэрийг сунгаад аваад одоо байлгаж байгаа учраас оронд нь солилцоогоор юу авах вэ гэдгээ одооноос ярилцж эхлэх ёстой л болох болов уу гэж бодож байна. За Бобби Порцийн тухайд яриагаа үргэлжлүүлэхэд улирлын дундуур бас 20 эмийн жагсаалтад багцсан эмийг хэрэглээд 20 гаруй тоглолтоор торгуулж исэн санагдаж байна. За тэгээ ямар ч тач Milwaukee Bucks-ийн хувьд түүнд 3 жилийн 43.5 сая долларын гэрээний сонголтыг бол өгсөн. За Bucks-ийн төлөө 5 улирал тоглохдоо 339 тоглолтод оролцсон байна. 13 оноод дундчилсан байна. 8.3 самбар, 1.4 дамжуулалт. Бобби ер нь альч багт очсон нэг иймэрхүү статистик бол гаргаж чаар хэмжээний гой тоглогч. Гэтэ өөрийг нь ер нь хүмүүжүүлсэн баг Milwaukee гэж өөрөө шилдэг. Өмнө нь одоо бүүст байхдаа нөгөө бас нэг багийнхаа тоглогчтой цохилдсон, зодтолцсон хэрэгээр бас бүр NBA-ийн карьераа аюулгүйтлэх төгсөн шүү дээ. Тийм нөхцөл байдалд орсон байсан тоглогч ингээд Bucks дээрээ өөрийгөө бас шинээр нээгээд авраг болоод авраг авахд бас том хувь нэмэр оруулаад ингээд тэр багтаа одоо хүртэл ингээд үнэнчээр тоглоод явж байна. Одоо яг авраг авсан багуудыг харахаар заавал нэг сайн гэрээ байдаг. Тий. Баг мөнгөнд тэрнээсээ өндөр үр дүнтэй тий. Үр дүнтэй тоглогч нь руки үйлрэлтэй байдаг ч юм уу. Эсвэл руки гэрийнхэн 4 жилдээ багтсан ч гэдэм юм. Тэгмээ Бобби Порцыг тийм байсан. NBA-д ажилгүй болох хэмжээнд багт нь Milwaukee Bucks баг маш хямдхан ахмад тоглогчийн хамгийн хямдхан гэрээгээр нэгтгээд түнд боломж олгосон. Тэгээд тэр нь ч их нүдэ олсон шийдвэр болоод тухайн плей-офф болон улиралтаа нэгдсэнээс хойш 15-аас дээш өнөө дундчлаад маш сайн тоглолтын сэлгээс үзүүлэхдээ их хямд дүнгээр гэрээгээр тэр жилд авраг авчихсан. Тэгээд 1 жилийн гэрээний хугацаанд дуусаад мэдээж авраг авсан учраас үргэлжлүүлж гэрээ өгсөн байсан. Тэгээд 4 жилийн гэрээ нь энэ зунаар хэцэслэгдээд сая дахиад 3 жилийн гэрээний сонголт болоод ингээд нийтдээ ер нь бол нэг 8 улирал Bucks тоглохоор л боллоо. За үргэлжлүүлэн бүгдээрээ ирсэн тоглогчдыг хамтдаа харцгаая. За дутуу орон зайгаа нөхөж чадсан уу? Энэ солилцоо Bucks-ыг илүү сайжруулахад хангалттай юу? Энэ дээр юу гэж бодож байна? Яг мэдээж одоо Brook Lopez бол одоо яг сүүлийн нэг 2 үлрэлт бол нөгөө яг нас яваад нөлөө бол үлэмж хэмжээгээр багасаад ирсэн, удаан болцсон гэдэг юм уу. Тэр талаасаа тийм төвийн тоглогч явуулж оронд нь ирч хүчтэй залуу яг одоо карьерийн эд үе дээр явж ирж байгаа юм төвийн тоглогчийг нэмж авч ирсэн нь бол мэдээж маш сайн нүүдэл болсон. Гэхдээ бусад байрал дээр одоо яг үнэндээ бас энэ багт шууд ингэ нөлөө үзүүлчихээр хэмжээний тоглогчд ирсэн үг гэвэл бас эргэлзээтэй л дээ. Одоо Cole Anthony, Amir Coffey, Gary Harris энэ гурван тоглогч бол дундчаас доогуур хэмжээнд л юм сүүлийн энэ жилүүдэд байлаа шүү дээ. Одоо Gary Harris бол ялангуяа за Amir Coffey бол яг Clippers нэг ашиглагдж ирсэн давгүй тоглогч. Тэгтээ Lillard яваад за яг мэдээж Lillard гимтцсэн учраас арай нэг нөхцөл байдал өөр болчихж байгаа. Гэхдээ Lillard гэдэг тоглогчийг Cole Anthony болгосон гэд бодохоор энэ бол нэг тийм бага одоо сайжруулсан ч гэдэг юм уу. Ийм зүйл яхахгүй биш санагдаад байгаа юм л да. Тэгээд дээр нь одоо Lillard-ийн цалин жилийн 20 саяг төлж дууссан гэхээр ер нь бол Bucks-д яахааргүй хүнд байдалд орсон. Тэгэхээр зам салахын цаг хугацааны асуудал Янас Bucks-оор яагаад тэгэхээр Янас эд үе дуусахаас өмнө дахиад аврах аммаар байдаг. Багийнхан ирээдүй нөхцөлөд л үнэхээр хүнд байдалд байгааг Янас ч тэр Янас агент ч тэр мэдчихэж байгаа. За Miles Turner-ийн тухайд 10 жил Indiana Pacers тоглосон. Indiana Pacers-ийн тоглолтын арга барил нь арай илүү онцгой байдаг. За тэр тоглолтын арга барилаасаа Bucks дээрээ Янастай хэр зохицож тоглох бол зохицлын тухайд ямар бодолтой байна? За зохицлын тухайд ер нь яг Lopez-ийн ажиллаар зүгээр Янасын хажуу заавал юм шидэлтэй төвийн тоглогч илүү зохицсон. Янасын будагтаа талбай орон зайд өөрийнхөө нэг нөгөө зогсоогдсгүй тоглолтоо үзүүлэхэд хамгийн том төлөвлөс үзүүлэх хүн будагтаа талбай тоглогч, төвийн тоглогч нь байдаг. Тэгээд зөрөөд харин хамгаалтан дээр өндөрүүдтэй доор Янас явах ачааллыг багасгаад туслах. Ерөөсөө хамгаалтан дээр туслах. За тэгээд довтлогон дээр 3-аас айлуулах шийдэх. За мэдээж Янс эзгүүц ч юм уу зарим тохиолдолд пик н рол бодох талбараа орцсон тоглолтуудаа үзүүлнэ. Тэгэхээр Turner бол зохицохын үед одоо лигт байгаа тоглогчдоос хамгийн сайн зохицох боломжтой төвийн цөөхөдөн тоглогчтой нэг л дээ. Ер нь хамаагүй нас залуу ийм Brook Lopez илүү хурдан тесрэлттэй Brook Lopez л гэдээ ойлгож болох байх л та Turner бол. Одоо яг ингээд статистикийг харах юм бол Brook Lopez одоо сүүлийн хэдэн жил ер нь самбартын 5-6 самбар авдаг болсон байсан юм төвд тоглож. Тэнгүүд Miles Turner ч гэсэн нэг 6 самбар л донжилж байгаа төвд тоглож. Тэнгүүд илүү одоо шидэлтийн гүйцэтгэл нь бол Miles Turner өнгөрсөн үеэр жишээ нь бараг 40-40% 3 шидэлт байсан байгаа. Гэт бодохоор Brook Lopez-тэй харьцуулахад энэ бол хамаагүй том үр дүн авчрах боломжтой гэж харагдаад байна л да. Тэгэхээр
Ямар ч гэсэн яг би тулгаатай санал нэг байна. Зохицлын хувьд бол ямар ч асуудалгүй зохицоод тоглох бүрэн боломжтой байна. За ингээд үзэгчдийн энд хүрээд 30 баг 30 өдөр нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж ирэхдээ бид багийн цалингийн зэс болоод дараагийн улирлын бүрэлдэхүүн за мөн гараа болон сэлгээний бүрэлдэхүүнтэй танилцуулах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эргэн тавтан морил үзэгчтэй 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Milwaukee Bucks-ыг онцлсон дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк. За үргэлжлүүлэн бүгдээрээ Bucks-ийн цалингийн зэстэй танилцгаая. За тэдний хувьд лигийн 30 багаас 26-д ирэмблэгдэж байгаа. За бас баг цалинтай багуудыг нэг гэж хэлж болох уу? Яг энэ нөгөө лидердийн цалингийн зэснээс хасаа ичхээр ингээд баг харагдаад байгаа юм л та. Түүнээс биш лидердийн нөгөө цалин гэрээг нь хөдөлж авч жил тувааж төлөхөөргүй хэвээрээ байж исэн бол 200 сая таваад явчихна л та. Тийм шүү дээ. Өсөө 45 сая ингэ яваа. Ганц лидердийн цалин тэгж хасж байгаа ганц сайн мэдээ зүгээр онцгой татвараас л ингэ чөлөөлөгдөж байгаа. Түүнээс биш лидердийн талаас бол авах хөстэй мөнгөө авнаа л гэсэн үг зүгээр 4-5 жил хувааж тавах болохоос биш. Тэгэхээр яг багийн нөгөө яг бүтэн санхүү талаас харуул ганц ашиг нь энэ дээр л гарч ирж байна л да. 174 сая болтлоо цалингаа бууруулж чадсан. Энд дээр тэгээ нөгөө Брук Лопесийн гэрээж чөлөөлөгдөж байгаа гэсэн үг. Майс төрнөртэй ч гэсэн их давгүй мөнгөнд гэрээ байгуулад ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь харуул зөвхөн санхүүгийн талаас харуул Milwaukee ямар ч сан дажгүй нөлөө хийсэн байна. За энэ цалингийн зэсээс харуул илүү сайжруулах боломж өгвөл Milwaukee Bucks-д гарах уу? Би бол сайжруулах гэхээс илүү түрүү нөгөө тулгаагийн эсэнчлэн яанасаал эртхэн явуулаад оронд нь драфт ирэх мэрхтэй. Бага нэг шинээр сэргийн босгох, доороос нь буцааж эхлүүлэх ийм нэг шинэ рестарт хийхгүй бол одоо энэ баг дээр яг үндэ сайжруулъя гэдэж за яг хуу Янас байна гэдэг нэг шалтгаан байна. Гэхдээ Янас нь өөрөө хизээч явчихж магадгүй байгаа нөхцөл байдал учраас тэрэн дээр бол тоглогч нар эргэлзээд одоо юу гэдгийг чөлөөтэй гантаас ч гэдэг юм уу эсвэл өөр багаас нэг солиот хүсэлтэд өгөөд одоо тоглогч нар ч бас их тийм эрх мэдэл их өндөр болчиход байгаа шүү дээ. Одоо би солигдмоор солигдохдоо бүр тэр баг руу очимоор байна гэдэг иймэрхүү эрх мэдэлээр тоглогч нар бүр тулаад ирсэн байдаг болохоор яг Янас дээр очиг их тоглогч байх боловч Янас нь өөрөө очингууд нь орхио явчих магадгүй нөхцөл байдал байгаад байгаа учраас тэрэн дээр бол би бас эргэлзээтэй л гэж үзэхээр байна. За үргэлжлүүлэн бүгдээрээ 26-аас 27 оны улиралд баталгаад гэрээтэй тоглогчдын жагсаалтыг хамтдаа харьцгаая. 11 тоглогч байгаа мэдээж лидерд энд багтана. Тийм лидердээ 22.5 сая багтаж байгаа. Тэгээд Янасын 58 сая хамгийн өндөр. Тэгээд энэ 26-аас 27 оны улирал бол Янасын player option-оо зун цуцлаад чөлөөтэй ганд болох боломжтой ийм улирал. Тэгэхээр эхний хэсэгт хэлсэнчлэн 27 оны 100 лигийн 29 баг Янасын төлөө юм маш их бэлтгэл ажлыг энэ улирлаас энэ зунаас эхлээд ер нь хангаад эхэлчих шиг боллоо. Хоёр улирлын өмнөөс. Бусдаар бол тэгээд сая л нөгөө гэрээгээ байгуулсан тоглогч нар харагдаж байна. Тэгээд тэр дунд нь нэг жоохон тааруу юм шиг Кайл Кузмагийн нэр л харагдаж байна да. Одоо урт хугацааны гэрээ бас байгаад байгаа харагдаж байна. Одоо тэгээд яг зүгээр Янсыг авч үлдээ гэвэл тэгэл сай боломжоор бол сайжруулаад дахиад нэг багийн 2 дэх лидер болох ур чадвартай юм хэмжээний тоглогчд авчирна. Тэгээд Янс өөрөө тохиролцоон дүрээ тэр тоглогчдод сэтгэл хангалуун байгаа. Тэгээ ингээд төөрнөртөө Кузмаыг 4 дэх ролроо ороод ирэхээр болоо тийм ч гэдэг юм уу. Ийм л гэрэл гэгээ байж болох юм ийм л гаргалгаа байна. Тэгээ тийм тоглогч авчирч чадахгүй бол Янсынхон тодорхойлох. За гарааны бүрэлдэхүүнийг хамтдаа сонирхцгоё. За 4 болон 5-ын байрлал дээр бол ямар ч баг тоглохыг хүсэхэргүй хэмжээний маш сайн бүрэлдэхүүн гэж дүгнж болох уу? За тэгвэл бусад байрлал дээр нь харин сэлгээний 3 тоглогч байгаа юм л та. Яг үнэндээ бол. За яг Кузмаг болоо те удирдал 15 оноо дундчилсан тоглогч гээд үзэхэд урд чуун бол лигийн хамгийн муу гарааны урд чууны хослол болчихж байгаа. Тий. Ер нь зарим плей-оффын багуудын сэлгээнээс муу хослол байгаа. Тийм, баг одоо юу гэдгийг Денвер, Клиперс ч гэдэг юм уу те. Энэ багуудын сэлгээнээс ч муу гарааны бүрэлдэхүүн болчиход байгаа юм. Одоо жишээл бид нар зүгээр одоо ингээд зүгээр хар ахуйнаар бодоход л Клиперсийн сэлгээ гэж бодъё л та. Яг үүндээ Крис Дан хоёр сэлгэнээс Богданович сэлгэнээс тоглох магадaltaй болчиход шүү дээ. Тэнгүүт тэр тоглогчдоос одоо энэ Milwaukee-гийн гараанд гарч байгаа Gary Trent, Kevin Porter гэдэг хоёр тоглогчтой харьцуулшгүй шүү дээ.
Тэгээ бодохоор яг харахгүй зарим багийн сэлгэнээс ч муу гарааны бүрэлдэхүүн урд чугамны хослол болчиход байгаа. За хамгийн муу чугамны хослол хамгийн сайн төвийн бариллын тоглогчид тэгвэл сэлгээний бүрэлдэхүүн нь ямар байгааг өргөжлүүлээд хамтдаа харъя. За сэлгэн дээр бол бас л гараа нь юм байгаа юм шиг сэлгэнч тэгээд ойлгомжтой л да. Урд чугам нь бол Cole Anthony, Gary Harris хоёр, Orlando Davis хоёр хослол ингээд хамтдаа дахиад Milwaukee тоглохоор болчихсон байна. Тэгээд Taurean Prince, Jericho Sims, сэлгээний ганц одоо гайгүй нэр нь Taurean Prince, хин Bobby Portis л харагдаж байгаа. Тэрээс холбогч байхгүй л баг. Kevin Porter, Cole Anthony бол хоёулаа довтлооны ил хоёр тоглогч болохоос яг бадар найруулдаг тоглогч биш. Тэр Васили Мичичийг бас багаас хасныг бол сонирхолтой санагдсан. Тийм. Cole Anthony-гийн оронд Мичич байжсэн да зүгээр ч юм шиг те. Kevin Porter байгаа юм чинь. Мичич тэгээ одоо бүр Евро лиг рүү буцаад явчихлаа те. Энэ бил идэвшсэнгүү те. Уг нь бол бас нуруулаг дажгүй юм холбон тоглогч байх боломжтой байсан. Тэгээд ашиглалчид бас тохирохоор багтаа бас байж чадсангүй л те. За тэгээ төвийн байрлалын тоглогчид бол урд чугамны сайн тоглогчдтой байж илүү сайн тоглодог. Ингээд энэ гараа сэлгэний бүрэлдэхүүнийг харахаар Bucks яагаад үлдэх болсон юм бол дооч гэж бодогдох шиг. Янас ер нь карьертаа одоо 15 оноос хойш ингээд бодохоор хизээч ийм муу холбон тоглогчтой эсвэл бүр ийм холбон тоглогчгүй байж үзээгүй хаа. Анхны одоо руки жилээс нь ингээд бодоход дасгалжуулагч нь Jason Kidd байсан ч гэдэг юм уу те. Тэгээ холбон тоглогчдоор нь арайч Kevin Porter шиг, Cole Anthony шиг тоглогч нар бол байгаа. Яг хуу Kevin Porter өнгөрсөн жил тунд ажгүй тоглосон л тоо. Гэхдээ яг нөгөө нэг багийн холбон тоглогч гэдэг тэр үүрэг ройл дээр тоглоод ирэхээр эн чинь нөхцөл байдал шал өөр болчихно л доо. Тэгээ Drew Holiday-тэй байж иж, Damian Lillard-тэй байж иж, Giannis бас сайн тоглолтоо гаргаж чаддаг юм тоглогч. Тэгэхээр одоо энэ жил бол нэлээд л гэрээгээ авцсан мөртлөө нэлээд асуудалтай үйлрэл баг. Сүүлийн 7 үйлрэлийн за би яг руки үйлрэлийн нь санахгүй байна. Өөрөө ч олон минут аваагүй. Зөв сүүлийн 7 үйлрэлийн харахад хамгийн муу холбогч нь Eric Bledsoe байсан байхгүй. Eric Bledsoe ч тухайн үедээ бас сайн ч байсан формтой. Одоогийн шиг юм одоо зод талцсан биш байлаа шүү дээ. Тэгээ араас нь Drew ирсэн, араас нь Lillard ирсэн гэж бодохоор ер нь холбогчийн төвшин сүүлийн жил дандаа сайжирч явсан. Чи ингээд хоёрхан жилийн дотор хэдхэн сарын дотор шууд ингээд бүр гараанд нь сэлгэний холбон тоглогч хүн тоглох болчиход байгаа нөхцөл байдал дээр лэрчлээ. Хэрвээ дөрөвний нөгөө чиний асуултан дээр хэлэхэд энэ өвөл солилцоо хийвэл зайлшгүй холбон тоглогч л авчрах хэрэгтэй. За энэ багийн дасгалжуулагч Doc Rivers дээр юу н хоёр ямар дүгнэлттэй байна? Өнгөрсөн үйлрэл Bucks-ыг хэрхэн удирдав? За Doc Rivers ч манай тулгаа мэдж байгаа хаа. Doc Rivers дасгалжуулагч тэгээд сүүлийн 10 жил бол ер нь дандаа бүтлгүүцэж байгаа дасгалжуулагч. Лигт бол яг мэдээж нэр хүн дээрээ олон жил доктортой ажилдаа явлаа. Тэгээд хамгийн сүүлийн удирж байгаа том баг нь энэ баг болов уу гэж би өөртөө боддог. За дахиж бол ер нь залуу дасгалжуулагчдад багууд их итгэл хүлээлгдэг болсон энэ үед Doc Rivers дасгалжуулагчийг туршиж үзэх плей-оффын контендер төвшний аврагын төлөө дарж байгаа багууд төрөлн байхгүй болов. Магадгүй зөвхөн Doc Rivers дасгалжуулагчийг одоо илүү зөвлөх эсвэл туслах дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд ажиллах цаг нь болсон юм болоо да гэж бодож байна. За эсвэл бүр телевизийн салбар руу ер нь орж ирсэн шүү дээ. Гэсэн чинь Bucks гинт гэрээ өгөөд олон жилийн гэрээ өгөөд аваад ирсэн. Тэгээ ер нь яг нэг Lillard Giannis хоёрын цаг хугацааг алдахгүй шууд бэлэн туршлагатай дасгалжуулагч авчил гэдэг шийдвэр байсан. Ер нь зүгээр Bucks ер нь аценчланд орцсон. Тэгэл аргагүй ихэнд ингээд all in хийгээл үтсэн үйлдэл нь ерөөсөө Lillard Doc Rivers дасгалжуулагч хоёрын сонголт байсан. Тэгээд аль аль нь ер нь бүтлгүүцчлээ. Тэгээд Doc Rivers дасгалжуулагч Giannis энэ багийг хизээ өрхөн төдий цагт хамтдаа энэ багийг орхиод тэгээд телевизийн салбар руу ер нь орох үстэй. Тэгээ ер нь би ч тэрэн дээр ер нь санал нэг байна дөө. За тэгээд энэ бүрэлдэхүүн сүүлд нь хаана хүрэх юм бэ? Орнод бусдад амжилтыг хаанаарч байна? Хэдэн ожилт хүрэх үү? Яг хэрвээ Giannis явахгүйгээр Giannis бүтэн үйлрэл зүгээр тоглоо 100 чөлөө тагнад өөрийн мэдлийн чөлөө тагнад болоод гэрээг худалдаж аваад явах төлөвлөгөө гаргаад энэ үйлрэл зүгээр тоглолт өмчихгүй бүтэн ингээд багаараа тоглоно гэж тооцоолох юм бол ямар ч плей-оффт бол орчих واخ гэж бодож байна. Дорн бүс болохоор тэгээ Giannis байгаа учраас ер нь нэг 6 юм уу 7 дугаар байраар удирдлага дуусгах боломжтой. 7 юм уу 8 ч юм уу те. Тэгээ миний хувьд ч ер нь адилхандаа яг хожлын тоон гэвэл өнгөрсөн жил 48 хожил аваад 5-аар гарч ирсэн баг. Тэгэхээр энэ жил за нэг 45 хожил бол Giannis-тайгаар авах байх. Хэрвээ өвөл Giannis ингээд солигдох нөхцөл байдал орвол тэгээд бүр уналт руу явах байх л та. Бусдаар бол Giannis-тайгаа бол 45 хожилт бол хангалттай л хүрчээр л байх.
За ингээд Giannis Antetokounmpo, Milwaukee Bucks үлдэхүү эсвэл тэдэнд түүнд тохирсон сайн холбон тоглогчийг баг нь ямар тач өвөл гэхэд авчрах уу гэдгийг бид харахад цөөн өдөр үлдлээ үзэгчтэй ингээд 30 баг 30 өдөр нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах Unitel Group ажиллаа. Баяр та үзэгчтэй.